皆さんこんにちは。モンゴルからネミンです。モンゴルは少し暖かくなってきましたが、皆さんいかがお過ごしですか？さて、世界中大人気の日本のポップカルチャーはこちらモンゴルでも広がっています。今回の番組ではこちらモンゴルでアニメメイトカフェをオープンしたアニメ愛好家のモンゴル人女性をご紹介したいと思います。どうぞご覧ください。最近モンゴルの若者の間ではアニメや漫画、そしてコスプレを楽しむ人が増えています。今回私たちが訪れたのはアニメが大好きなホランさんのお家です。ホランさんは現在35歳で14歳の頃からアニメを見始めました。その時からアニメメイトカフェをオープンする夢を抱いていたのです。ホランさんは彼氏と出会ったことでその夢が実現され、モンゴルで新しい文化を取り入れました。それではアニメ大好きなホランさんをご紹介したいと思います。ホランさんが最初にアニメを見始めたのが約20年前だと思うんですけれども、その時はどういうふうにアニメを見ていたんですか？昔と比べて今はアニメを見る環境はどのふうに変わりましたか？Монголд анх нэг кафегээд орж ирдээс аахгүй. Тэгээд санамсаргүй YouTube үзэж байгаад аниме тийм линкэн дээр дарсан юм байна. Тэгэл орж үзээ. Тэгээд айгүй хэцүү үзнэ. Ингээд 10 секунд яваад ингээд 10 секунд ингээд уншуулж хүлээлгэн тэгэн бараг өдөрт нэг аниме үзэх нь бол 4-5 цагийг зарцуулдаг гэсэн. Тэгээд тэр үед бас ямар ч орчуулга гэж байхгүй. Англи юу хадмал гэж байхгүй, монгол хадмал гэж байхгүй. Тэгэл японоор нь хар ухаанаар бараг ойлгож үзтээсэн. Тэгээд одоо л айгуу гоё ингээд Японд яг зэрэгцээд ингээд Монголд аль биесны ингээд орчуулгатай гардаг болсон.ホランさんがこちらモンゴルでアニメメイトカフェをオープンしたわけなんですけれども、なぜこのアニメメイトカフェをこちらモンゴルでオープンしようと思いましたか？ Монголд анх кофе шоп орж ирснээс хойш ингээд дотор нэг тийм өрөөдлээд гэсэн найз залуутайгаа танилцаад тэгээд манай найз залуу бас кофе шоп ажилладаг. Тэгээд бас анимд амар дуртай. Битэрийн ер нь л нэгтгсэн зүйл нь л дээр тэгээд аним мейд кафе нэгээд бит хоёр ярилцаад тэгэл нэхэр болсон. Тэгээд айгүй зориг бас гаргасан энийг нэхэнд бол үйлчлүүлж байгаа хүмүүсээс бас нэлээ яйсан ингээ яаж хүлээж авах вэ гэдэг. Гэтэ сансны бодол айгүй гоё ягаа.わー、すごいアニメフィギュアが、たくさん、すごくですね素敵なところでアニメ世界が、蘇ったような感じがします。メイトさんの服もすごく可愛くて秋葉原の道を歩いているような感じがしてですね、とても素敵なところです。ホランさんがなんとコスプレ服に着替えているわけなんですけれども、この服を着るとどんな感じですか？どんな気持ちですか？Энэ болохоор үнэн Kimetsu no Yaiba-гийн Muzan гэдэг эсрэг талын дүрийнхэн эмхтэй үедээ өмсдөг юм кимоногаа. Тэгээд ер нь би кимонод аягүй дуртайхгүй надад өөртөө бас хэд хэдэн кимоно байдаг. Тэгээд аягүй тийм гоё эмхтэйлэг мэдрэмж өгдөг. Тэгээд энэ болохоор миний ажил дээр бас нөгөө косплей өдрөл үздэг өмсдөг хувцаагаа. これらのフィギュアだったりコスプレ服をどの方法で手に入れてるんですか？ Фигурнуудын хувьд бол цуглуулга тэгээ бас эндээс хүний хувийн цуглуулга нэмж авсан. Тэгээд ихэвчлэн интернетээс бас захиалсан. Тэгээ өөрөөсөө бас яг хятад руу явж бол фигурнуудаас авсан. Тэгээ манай ойролцоогоор жижиг том нийлээд ер нь 400 орчим фигур байгаа. メイドхувцасыг бас бид нэр онлайнаар захиалж авсан. そのアニメメイトカフェはモンゴルで初めてなんですけれども、モンゴル人の反応はいかがでしたか？ Яг мейд оруулж ирж байгаа нөгөө нэг үйлчлэгчийн хувцастай байна гэдгээс жоохон имижсэн гэсэндээ эсэргээрээ хүмүүс айгүй гоё хүлээж авсан. Хүүхдүүдийг ээж аав нь дагуулж ирээд
айгаа орж ирэх дуртай газрууд энд юу болж байгаа. Тэгээд ихэвчлэн ээжүүд бас хүүхдүүдэд дагуулж, охтуудад дагуулж ирж ирэхээр нөгөө нэг манай логотой үе миний өх энтэй айгаа адилхан юм байна гэдэг тэгдэг нэг хөөрхөн санагддаг. こちらのロリータアニメメイトカフェは昨年の4月にオープンされました。カフェに入るとコスプレ服を着たメイドさんが迎えてくれます。またスペースはいくつかに分かれており、アニメを見たり、個室で漫画を読んだり、友達やメイドとボードゲームを楽しむことがこちらのカフェならではの特徴です。フォーマルで静かなコーヒーショップと違って、ここはとても明るく活気にあふれています。この1年で常連さんも増え、お客さんとメイドの間には友人のような関係が築かれていました。こちらでは友達同士で遊んでゲームをしたり、仲良く時間を過ごすスペースになっています。もちろんメイドさんと一緒に遊ぶこともできます。メイドさんと一緒に遊ぶ場合、ルールが決まっています。お客さんが負けたら、メイドさんを飲み物におごります。もしメイドさんが負けたら、お客さんにキスをします。そういうルールになっています。ここにはメイドさんのサービスはたくさんあるんですけれども、例えばメイドさんと一緒に写真を撮る場合、500円ぐらいになります。それではメイドさんに話を伺いたいと思います。皆さんはこのメイド服を着るとどんな気持ちですか？自分の仕事のどういうところが好きですか？ ер нь бол манай хавцугаас хамгийн хөөрхөн нь ингээ ажиллаа өмсгөр цаанаасаа ингээ гоё болсон юм шиг хөөрхөн болсон юм шиг мэдрэмж өгдөг. Тэгэхээр ер нь бол ажиллаа хавцанд аягүй дуртай. Энэ хавцаа өмсгөрөө би амар тухтай. Тэгээд өөрөөхөө байж чаддаг. Өөрсдөө ажилд ер нь дуртай юу? Тийм. Үнэхээр дуртай. Өдөр болгон хамгийн гоё яж. өдөр болгон догдож ирдэг тий. このメイドカフェはモンゴルで初めてなので、このメイド服でお客さんを迎えると皆さんからの反応はいかがですか？ Ямар хөөрх юм бэ? Дараа төхөжтөлнэ гэх. Амар ер нь хэлтэй хүмүүс амар гайхшаасан төвчөрсөн зүйл юм. Вау гэж амар орж ирдэг юм байна. Орчин маань ийм гоёдсан хүмүүс орж ирээд амттай юмар үйлчлүүлнээсээ амттай эрүүл бас юм байна. Үйлчлүүлнээсээ гэж боддог болохоор бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө хийж туршиж ингээд дандаа шинэ бүтээгдэхүүн гаргахад хичээдэг. Тэгээд манай бариста спешиал гэсэн миний юм дээр бол ерөнхийдөө манай өөрсдөө гаргасан шинээр гаргасан бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ удаад бид нэр аягүй удаа ярилцж байгаа. Choco pie зурж үзэж байна. Энэ болохоор манай Barista Special Midori гэдэг уух зүйл байгаа. За энэ болохоор манай өнөөдөр шинэхэн туршиж үзсэн бүтээгдэхүүн байгаа. Дундаа кокотой, шоколадтай, choco pie гэсэн үг ерөөхдөө бол. 私は、メイドに任せて注文したんですけれども、なんとこれは緑というバリスタスペシャルの飲み物だそうです。下にはですね抹茶が入っていて、真ん中はラテ、上には生クリームがあるのでよく混ぜてから飲むそうです。それでは味見してみたいと思います。その抹茶の味がすごく美味しいし、また生クリームとラテがですね混ざってすごく優しい味です。私は抹茶が大好きなのでこの味はすごくお気に入りです。これは今日ホランさんが新しく作ったチョコパイです。それでは味見してみたいと思います。しっとりしてチョコパイというよりは生チョコケーキと似ている感じがしてすごく美味しいです。それではお客さんの感想を聞いてみたいと思います。
2人はなぜこのメイドカフェに来るんですか？理由は何ですか？ байгаа орчин амар гоё танил тэгээ сонирхдаг болохоор айгүй орох дуртай байдаг. Арай л тайван. Тэгээ тоглоом тоглоом. Газар чинь болохоор энэ тоглоом өдөр байхгүй. Тэгээд юм байж байгаа л байна шүү дээ. За. Тэгээд би өөрөө нөгөө аним үздэг, манга уншдаг юм ихэд тэр төлөв сонирхолтой байдаг болохоор тэгээд Монголд анхудаа нэгдэж байгаа хэрэг анх сонирхож орж иржсэн. Тэгээд тэрнээс ш одоо ингээд жил гарна юм бол байнга үйлчлэгч нь болцсон явчихдаг. Хүүхдийн төсөөлт гоё юмнуудыг тэгж яг тэгж гаргаж өгдөг болохоор үздэг юм бол. こんにちは。こちらにはですね、子供を連れて来てるわけなんですけれども、このアニメメイトカフェに来た理由は何ですか？ манай дунд охин энэ анимыг маш их сонирхдаг. Тэгээ өнөөдөр ихтэй заав гараад амралтын өдөр одоо охиныхоо хүсэл сонирхлын дагуу энэ кафе дээр танилцаад байж байна. Ер нь бол яг хүүхдийнхээ хүсэл сонирхлыг сонсоод дээр бас ойлгох хичээдэг. Тэгээд анимын зарим кинонуудын цог суугаад үзсэн шүү дээ. Шал өөр орчим. Айгуу үнэхээр таалагдчихээн. Охиндаа бас ингээд аним сонирхоод энэсээ өшөө гэд хөгчөөд тэр юмыг бүтээхтэй энэ анима зурх гэж үзэж штэ. Пой сурах гэж үзчихээн. За тэгээд дээрэс нь одоо нөгөө хөдөлгөөнтэй кино хийдэм биш үү? Одоо тэр сургалтанд өөрөө сурыг сурж байгаа. Өөрөө ингээд дур сонирхлоор хэний ч одоо нөгөө шахалтаар биш. Дураараа ингээд сурж байгаа нь бол бас таалагдж байгаа. Тэр утгаараа их дэмжиж байгаа. Хоранさんがこのアニメメイトカフェをオープンしてよかったと思うところはありますか？ Аним үздэг хүүхдүүд яг анх орж ирээд үүднээс ахвал ямар гоё юм бэ гэж хэлээд суугаад идж байгаа юмнаа зургийг аваад бүх зүйл ингээ хөөрхөн байна гэж гарахтаа баярлаа дахиж ирнэ гэдэг ингээ гарч байгаа тэр хэсгийг харахаар үнэхээр амар баярлалдаг. Энэ хүүхдүүд ингээ манад орж ирээд гоё сэтгэлдтэй гарч байгааг нь харахаар үнэхээр ямар азар энэ хүүхдүүд зориулаад ийм газар нийчвэ гэдэг баярлалдаг. Нөгөө нэг бүгд л бас гэртээ Netflix-тэй байхгүй шүү дээ. Тэгэхээр бас аним үзэх боломжгүй хүүхдүүд орж ирээд үзэж байгаад нас айгүй баяртай байдаг. 今回の番組ではこちらモンゴルでアニメメイトカフェをオープンしたアニメ大好きなホランさんをご紹介しました。いかがでしたか？皆さん番組についてご意見ご感想があればこちらの宛先までメールをお寄せください。それでは次回の番組までさよなら。